гадагшаа явсан хүмүүс нь угаасаа тэндээ үлдцгээ. Тэгээ Монголд байгаа хэдэн одоогоос хил усаа сураа гадагшаа явцгаая. Тэгэхгүй яг энэ улс төрийн байдал бол бүр юу юм бэ те? Одоо бүр үндэ хэлхүүг олдохгүй ш. Өнөөдрийнхаа бичлэгээр та нартаа өөрийнхөө үзэл бодлооч хэллээ. За Монголынхаа улс төрт болж байгаа сонин сайхнаасаач бас ингээд хуваалцлаа. Сайн уу хөөрхөн хүмүүсээ бүгдээрээ цоо шинтгэн бичлэгээр уулзж байна. За энэ удаагийн бичлэг дээр хүсээ задгаа тавиад хийчлээ. Гэхгүй тий. Яагаад гэвэл нэг охин л ах шиг байсан нэг комент хийсэн байсан. Та дараагийн бичлэгээ ингээд хүсээ задгаа тавиад хийгээч гэсэн байсан. Тэгэхээр нь уус хүсээ угааж агаад задгаа тавиад үзчихлээ. Тэгээд энэ хараа нэлээд урт урахчихсан. Тэгээд би нөгөө төрснөөс хойш яг хэвэн жинтэй очиагүй байхгүй юу. Тэгээд өөрийнхөө хувьд нэг энэ бондоор тэгээд ингээд жоохон бондоочор ингээд урт ус мэс цохоо болчтiin билээ штэ. Тэгээд одоо яг турыг гэж бодоод байгаа бас нэрээ турах гад дэглэментэр бариад эхэлчихсэн байгаа манайхаа. Дараагийнхаа төлөвлөгөөнүүдийг бодоод тэгээд бас турахгүй бас болохгүй мэнэ гэд бодоод тураад эхэлсэн байгаа шүү. Тэгээд яг гой турчих юм бол та нартай хэлнэ за. За тэгээд хэдүүлээ энэ удаагийн бичлэг дээр болохоор яг одоо Монголын улс төрд болоод байгаа сонин сайхан ховж үеийн талаар ярих гэж байна. Яг бичлэгээ эхлэхээс өмнө нэг юм асууя. Таад манд гадагшаа татгшаа явахдаа юуны юм авахгүй байгаа юм биш үү? Өөр сементэр хэрэглээд байгаа юм биш үү? Би бол мэдээд байгаа шүү. Тэгэд юуны юм аваараа манайхаа яагаад гэвэл хамгийн найдвартай сүлжээг хамгийн хямд үнээр санал болгохоор даваа талтай байгаа. За тэгээд хэдүүлээ одоо бичлэг рүү орцгоё. Би яг өмнөх бичлэг дээр улс төрийн нэлээд ингээ ширүүн зодон болоод байна гэдээ ярьсан байгаа. За үзээгүй хүмүүс маань байх юм бол ийшээ орж үзээрэй. За тэгсэн чинь одоо энэ байдал ингэж үргэлжлээд инээдэм гэхүү бүр имгэнэл гэхүү зүйлүүд бол болоод байна манайхаа. За тэгээд миний харж байгаагаар бүр ингэж арт дэрэг дээр үнэхээр тоглож ийн арт дэрэг дээр үнэхээр сигад чинь гэж бол би харсан. За яасан бэ гэхлээр хамгийн эхлээд 10 сарын 16-нд UBN сайт дээр нэгэн мэдээлэл орсон байгаа. За тэрэн дээр болохоор ерөнхий сайд Зандан шатрыг одоо ингэж огцруулах дээр ТББХ-гийн одоо гишүүдээс санал хураалт авлаа гэд нэг тийм пост бол орсон байхгүй. За тэгээд би яг ТББХ-г нь болохоор энд оруулчихъя. Энэ болохоор яг улсын хурлын гишүүдээс санал хураалт авсан бол биш. Одоо яг ТББХ-гийн 32 гишүүнээс ингэж санал хураалт авсан байгаа байхгүй юу. Санал хураалтан дээр дийлэнх нь огцруулахгүй гэдэг байр суурьтай одоо тийм саналыг өгсөн байгаа байхгүй юу. Цөөхөн буюу яг 3 гишүүн огцруулнаа гэдэг саналыг бол өгсөн юм билэ. За тэгсэн чинь энэ ингэж цацагдаад бүр бөөн хилэн болсон заяа. Яагаад гэвэл яг тэр дэмжнээ одоо огцруулахгүй гэдэг хүмүүс дунд нь оюун урд нь амар ойсолон гих мэтчлэн гişүүд бол байсан. За хүмүүс үүнийг нь юу гэж хараад байна вэ гэхэлэр одоо яг энэ оюун урд нь Зандан шатрын энэ чинь сая ингээл бөөн ингээл хилэн болол тий бүр би бинийхээ урд нь хийжсэн тэр аптек гэрээнүүдийг гаргаж ирэл хоорондоо ингэж алалцаж агаад эцэст нь нэг тал болцсон байж тээ гэд хүмүүс бөөн хилэн болоод исэн. За үүн дээр нь ч гэсэн яг Люмина хамтлагийн дуучин баажиг хүртэл одоо ингээ өөрийнхөө одоо тэр үзэл баримтлалаа Facebook дээр бас пост болгож оруулсан байлээ. Улс төрийн маргааш нь буюу 10 сарын 17-нд яг саний мэдээлэл нь бүр 360 градус иргэсэн зэв манайхаа. За энэ дээр яг юу болсон бэ гэхэлэр 10 сарын 17-нд улсын хурал одоо ингэж чуулган хуралдаан гэдэг лүү те тийм том хуралдаанаа хийгээд за 6 асуудлыг бол хилцдэг. За үүний хоёр нь нэлээд томоохон асуудал байсан буюу за эхнийх нь болохоор яг ерөнхий сайд Зандан шатрыг огцруулах одоо ийм санал хураалт явагдаад за хоёр дахьт нь болохоор улсын хурлын дарга амар хойсолонг бас ингэж одоо огцруулах тал дээр бас ингэж санал хураалт явагдаад ийм хоёр зүйл бол болсон байгаа. Тэгэд аль аль нь бол яг тус өдрөө бол огцорсон. Уг нь яг энэ хурал нь 10 сарын 16-нд болох гэсэн гинэ. Тэгсэн чинь улсын хурлын гишүүд одоо ажилдаа ирээгүй гэж хэлэн зөв буруу юу ч улсын хурлын гишүүдийн эрцэн хүрээг болмос хойшлогдоод 10 сарын 17 руу нэгдүгээр тохиолсон хоёр дахь болохоор яг 16-нд ингээд яг эрцэн ингээд бүрэн гэх юм уу очсон байсан гişүүд нөгөө гişүүдээ бүр ингэж хүлээсээр гад бүр тэндээ хонсон гэж байгаа хгүй. Бүр хоноод бүр 20 хэдэн цагийн нойргүй явж гин 30 хэдэн цагийн нойргүй явж гин гэж хэлж байгаа улсын хурлын гişүүд бас харагдсан. Парламентын бүрэн эрхээ парламентын халдшгүй байдлыг хамгаалж бүхэл бүтэн 24 цаг өнөөдөр чуулгандаа өдөр шөнжингөө суусан энэ одоо 31 гишүүдэд өнөөдөр баярлалаа гэж хэлье. Эрхэм ерөнхий сайд засгийн газрын гишүүд та бүхэн сайхан амарсан уу? Нэлээд сайхан амарсан шинжтэй харагдаж байна. Би тэгээд яг энэ хэдийн тэр хуралдааныхын бичлэгийг ингээд нөхөж үзлээ л те. Тэг яг жоохон хурдлуулад ингээд гэс үзчихсэн шүү дээ те. Яг тэгээд үзсэн байгаа. Яг Зандан шатрыг тэр огцруулах хуралдаанд бараг 3 цаг орчим
явсан. Амар өсөлөнг огцруулах хуралдаа нэг 2 цаг 40-50 минут байлуу. Ер нь нийлээд нэг 5 цаг 40-50 минутын бараг л 6 цагийн бичлэг байгаа хгүй. За тэгээд үзээд надад төрсэн сэтгэл гэх юм бол бүр ингээд үнэхээр л нөгөө би рүүгээ бухаад сууччихсан. Тэ ингээд нэг нь юм асуугаал нөгөөд ингээд хариулж байгаа мөртлөл тэр чинь ийм тийм гэл яг альныхан зөв юм, альныхан буруу юм гэдэг ерөөс ингээд мэддэхгүй заяа. Гэтэ ер нь иймэрхүү хуралдааны сонсоод одоо ингээд олон сонсох тусмаа гэх юм уу? Ингээд сонсоод байх тусмаа яг хинэн нэг ямархан бэ гэдэг бас ингээд хана гарч ирлээ шүү манайха. За энэ яг иймэрхүү хүн юм байна. Тэр нэг иймэрхүү хүн юм байна гэд нэг тийм жижигхэн ойлголттой болсон. Тэнгүүт яг зарим яриаг сонсоод бүр үнэхээр чихнээс бол тус гарсан байгаа. Окей. Бүр ингээд маш олон жил ингээл сайд дараах хэзээ хүмүүс байгаа шүү дээ. Тэгэл яг тэр хэд ингээл ярьж байгаа юм ингээл арт түмэн маань бид нар ингээд арт түмнийхээ төлөө энэ төр гэж мэгэл за бүр иргэд арт түмэн гээл заяа. Тэнгүүт бүр oh my god гэж боддог юм лээ. Та юу гэж бодож байна? Олон жил ингээд сайд дарах хэзээ хүмүүс ингээд арт түмэн маань гадаастай эмчнэр маань ингэж чинь багш нар маань ингэж чинь гэл те. Үнэхээр тийм бол яагаад хэдэн жилийн өмнө ингээд эмч багш нарынхаа тэр ингээд цалин мөнгөнд нь анхаарч болоогүй юм бэ те. Тэгж бодож байна уу та нар? Надад бүр үндэл тэгж сонсохоор бүр гэмээр санагддаг заяо. Тэгээд бас ингээд миний нэг анзаарсан юм болохоор одоо ингээд сүүлийн нэг 2 3 юм хурлынхаа бичлэгийг ингээд сонсч байгаа шүү дээ. Тэнгүүд одоо яа юм шиг вэ? Залуу гүшүүдээ жоохон ингэж дээрлэгдэг гэх юм уу? Ер нь залуу гүшүүд нь айгүй тэгж ярьдсан билээ. Одоо ингээл чи ингээд залуу хүн өстө улс төр мэдхгүй, чиний ингээд мэдлэгч юм уу байна? Чи ингээд улс төрийг ерөөсөн мэдхгүй байна гэж айгүй их ярьдаг гинэ. Тэгэд хэд хэдэн яг залуу шинэ гүшүүд яг тэгж хэлж байгаа хгүй. Тэгэхээр тэр одоо том ах нар гэх юм уу те улс төрд бас нэлээд удаан байсан хүмүүс тэр залуу гүшүүд рүүгээ тэгж хэлдэг нас үний юм шиг бол надад санагдсан байгаа. Яг залуу гүшүүдээс би ингээд лусан жамц гүшүүн ингээд нэлээд боловсралтай, мэдлэгтэй бас ингээд хэл хүүгээ шууд хэлж чаддаг гэж боддог байхгүй юу. Тэгээд яг энэ хуралдаанаар ч гэсэн тэрээр өөрийнхөө байр суурийг бас ингээд шууд нэгт шулуунаар бас хүргэж чадсан. Өчигдөр өглөөнөөс хойш 24 цаг хамтдаа хүлээсэн 61 гишүүндээ баярлалаа. Ирээгүй нэгаан тэгээд цагаач барьж чаддгүй, ажилдаач ирж чаддгүй, өргөсөн тангаргаач мартдсан юм байна. Томилогдох болохоор 28 цаг бүгдийг сайхан болгоно, бүх асуудлыг шийднэ. Цалин нэмэн, тэтгэврийн нэмнэ гэж ярьж хагаад үүрээр томилогдоод явдаг. Банк орон дээр ажлыг нь үргэлжлүүлж хийе. Хурж ирээ та хэд маань дахиад тайлбараа тавиачаа гэхлээр ирдэггүй юм байна. Би хууль тогтоох засаглалд орж ирээ 1 жил болж байна. Би Монгол улсыг хөгжинэ гэж итгэдэг залуучууд ирээдүг хүсэж байгаа. Ийм олон жил улсын хурлын гишүүн хийгээд хууль тогтоогоод давхар дээлийг хэд дээр нөмөрч өмсөд. Хэдэн удаа сайд хийсэн. Гутарч байна. Ахын дөө чуулганда бити ирцэндээ бити ор гэд. Сүүлийн 2 3 хоног тал талаас хэлж байна. Их даапалт юм байна. Залуу хүн байна. Чи мэдлэггүй юм байна, туршлагагүй юм байна. Ах нарын нөлөөнд орд юм байна, орчих юм байна гэж хараад ажилдаа бити ирчих шигтэй. Би хинээс ч хараад бусаар өөрийнхөө зарчимдаа үнэнчээр шийдвэр гарах мэдлэгтэй. Би зарчимтай. Та хэддээ би хэрүүл хийдэггүй. Би дандаа л зарчмын шаардлага тавьдаг. Одоо яг тэр хуралдааны талаар маш товч яриад явчих манайхаа. За тэгэл ер нь бол гişүүд асуулт асуугаал тэр гişүүнээс асуумаар энэс асуумаар ингээл асуулт асуугаад нөгөөд ингээ хариулаад явдаг байгаа. Тэгээд асуулт асуухтаа яг 3 минутын дотор асуултаа тавьдаг. Хариулж байгаа ч гэсэн 3 минутын дотор тавинаач гэдэг юм уу те. За тэгээд нэмэлт 1 минут авч болно гэх мэтчлэн тиймэрхүү зарчмаар бол явдаг байхгүй юу. За хэрвээ яг үзэж байгаагүй хүмүүс байх юм бол гэж бодоод хэлэхэд тэгээд надад яг тэр лусан жамц гişүүний ингэж хэлж байгаа зүйл үзэл санаанд нь бол нэлээд их таалагддаг. Ялангуяа сүүлийн үед ингэж айгу одоо үүдийн те айхгүйгээр зоригтойгоор өөрийнхөө үзэл бодлоо хэлж чаддаг, нөгөөддөө шаардлага тавьж чаддаг, хэлэхгүйгээ хэлж чаддаг тийм гişүүн юм шиг харагдаад байгаа. За тэгсэн чинь түүнтэй холбоотой янз бүрийн сөрөг мэдээлэл сошиалээр бас гарч эхэлсэн байгаа. За үүн дээр нь болохоор түүнийг ингээд хужаагийн релизгээд за хэрэв биш юм бол тэрийг нотол гэж мэгэлтэй. За тэнгүүтээ одоо хүмүүсийн сайн мэддгээр уянгаа цог гэрэл буюу яг нөгөө илэрхч уянгаа гэдэг нь хүмүүс нэлээд мэддэг байх гэж бодож байна. За тэрээр бас нэг постыг оруулсан байгаа байхгүй юу? За энэ постн дээрээ түүнийг дахин үеэлэн дөө Нингарын эхнэрийн төрсөн дүү гэж штэ гэл ийм постыг оруулчихсан байсан. За тэгсэн чинь яг энэ лусан жамцангийн аав нь сошиалар гарч ирж нэгэн постыг оруулсан юм байна л да. Тэр постн дээр нь болохоор 2024 оны сонгуулийн үеэр Турк улсад газар хөдлөлтөд нэрвэгцэн хотын сэргээн босголтын ажилд ажиллаж байхад нь Монгол ардын нам санал тавьж уурж авчирсан. Миний эцэг их буюу одоо яг лусан жамцангийн өвөө юм гэсэн үг шүү дээ. Булган аймгийн гаралтай хүмүүс байдгаа. Би өөрөө Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 40,000
хүүхдийн унган иргэн билээ. Манайх 3 хүүтэй уянган хэлж гүжирдэж байгаа шиг охин байхгүй. Нямбатар оюун эрдэнэ нартай ураг төрлийн холбоог болно. Мэдээлэл тавихтаа нэгтэлж лавлаж байвал зүгээр юм да гэсэн юмыг бол ингэж бичсэн байлээ. Миний бодлоор ингээл шудраг зарчимж тэгээд хүмүүс ингээд нэлээд дуртайгаа болохоор энэ мэтчлэн худлаа ийм зүйлүүдийг бас бичиж байгаа юм болов уу гэж бодож байгаа. Дараагийн ярих гишүүн болохоор прүфт орчих гишүүн байгаа. За түүний үг нь сошиал дээр бүр бүүн болоод бүр ингээд маш их хандлыг аваад явсан. Та тэрийг харсан уу хараагүй юу? За тэрээр болохоор та тэгэл бүгдээрээ хулгаач штэ гэдэг зүйлийг ярьдаг байхгүй юу? За тэгэл бүгдээр ингээд нүүрсний хулгаач, жидүүгийн хулгаач, ногоон автобусны хулгаач бүгдээрээ л хулгаач штэ гэд бүр ингээд вайрлолж явдаг байгаа. Тэгээд хэрвээ үзээгүй хүмүүс ээж магадгүй ч одоо тэндээ бичлэгнээс оруулчихъя. Эх оронд минь хулгай нүрлээд хулгаасаар л байна. Урдуур сууж байгаа бүх хүмүүс 9 жилийн туршид би та нарын хулгайг ирсэн. Тэр хулгайг өнөөдөр 2 хуваагдаад нэгнийхээ хэргийг хаах болох, нуух болохоор бүгдээрээ ярьж эхэлж байгаа шиг байна. Жидүүгийн хулгай, төсвийн хулгай, тендерийн хулгай, хөгжлийн банкны хулгай, ковидын хулгай, төмөр замын хулгай, автобусны хулгай, нүүрсний сериал хулгай. Нүүрсийн хулгай 1-44 их найдаар хулгайлсан. Ковидын үед та нар сэж зөвшөөрлөөр хааж агаад 3 км газарт 29 км газарт 3 сая төгрөгөөр тээвэр гэдэг байсныг 120 сая төгрөг болгож жагаад өдөржингөө шүнжингөө зөөж хулгайлцгаасан. Нүүрсний хулгай 2 аптек гэрээгээр замбрааг өндөр үн тавьж байгаа тэндээ хамгийн хямдхан нүүрсээ зарж хулгайлцгаасан. Нүүрсний хулгай 3 бортек 400 их найдын хохиролтой. Нүүрсний хулгай 4 гэрээний хулгай. Дараагийн ярих хүн бол баасан жаргал гишүүн байгаа. За энэ яриг бүр ярихгүй болохгүй зэ юм анаха. Яагаад гэвэл одоо ингээд хүндлэнгийн нүдээс ингэж харахад ч гэсэн те ардын намхан бол ингээд дотор айгүй хагарсан гэдэг нь бол харагдаж байгаа. Тэгээд гишүүдэн ч гэсэн бүр маш олноор ярьж илээ. Мөнхөөс олон гишүүн ярьж илээ. За энэ баасан жаргал гишүүн бас ярьж илээ. Та ингээд дотроо ингээд хагараад те 30 хэд хэдэрээ ингэж яасан гэнэ хуваагдсан гэнэ тэр хэд бол яг тэгж яриад байгаа байхгүй. Одоо яг миний харж байгаагаар заяа болохоор оюун эрдний нэг ингэ тал байгаа. Хүрэл сүх зандан шатар энэ хэд ингэ тал байгаа юм шиг надад бол харагдаад байгаа байхгүй. Тэгэд яг баасан жаргал гишүүн бол энийгээ ярьдаг. За яг саяны нөгөө нэг лавгийн тайм нэвтрүүлэгт орсон инх хоёр гишүүн байгаа штэ тий. Тэгсэн чинь яг баасан жаргал гишүүний ингээ яриагаар тэр инх хоёр гишүүнийг арчилсан намын ингээ нэг хүн рүү ингээ нүдээ ингээ дэрэмжих ингээ харсан гэж бол ярьж илээ. Яг энэ улсын хурлын чуулганы яг энэ танхимд гишүүний тангараг өргөөд ингээд ажиллаа хийж явах хооронд яг энэ танхимд болсон уйваагүй ёс зүйгүй хоёр үйлдэлийг би энд хэлмээр байна зориудаар. Одоо нэг нь сайд, нэг нь төсвийн байнгын орооны дарга. Нэгдүгээрт төсвийн тодтгол хилцэж явах үед энх хоёр сайд арчсан намын нэг сайд руу нүдээ ирмээд мандахаа гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал буюу хоршоонтой холбоотой саналыг унгаж ирсэн. Унгасныхаа дараа хоёулаа хоёр бэлэлүүгээ эрхийн урууга гаргасан. За нэг би тэндээс ямар ойлголт авсан бэ гэвэл за манай сайд нар намтайгаа бүлэгтэйгээ асуудлаа ярьдаг юм байна. За би арчилсан намын хүнийг бол хэлсэнгүү зориуд хэрэггүй бах гэж бодож байна. Уг нь ардчилсан нам чинь сөрөг хүчин шүү дээ. Тэнгүүд энэ хэд яг нөгөө нэг ингэж сөрөг хүчнийхаа ч гэсэн ингэ ажлыг нэг хийхгүйж байгаа юм шиг те. Ингээ тэнгүүдээ ардын нам арчилсан нам хоёр хоорондоо ингэ толилцохоор ч юм бүр энэ өмнө нь бол бүр үнээр амар байгааз. Гэтэ хэдүүлээ бүр ингэж яг хажууд нь байж хараагүй болохоор бас яг ингэж шууд хэлж болохгүй. Гэтэ зөвөр хөндлөнгөөс ингэ хараад энэ гişүүдийнх нь үеийг ингэ сонсонгууд бас нэлээ эвгүй санагдаад байгаа. Тэгээд миний бодлоор яг энэ хэдийн юм чуулган хурлыг бүр үнээр үзэх хэрэгтэй байна гэж утсан. Бүр энэ дээр те бүр хүн болгон бараг үзэх хэрэгтэй заяа. Тэгээд яг хин нь яг хинбэ гэдэг тэндээс харахгүй бол бид нар зүгээр л нэг юм катлцсан бичлэг үзээд яг юу ч мэдхгүй байгаа байхгүй. Ингээд яг асуултаа асуух нь асуугаад хариулах нь хариулаад за зарим гişүүдээс асуулт асуухгүй байгаа мөртлөө үг хэлж байгаа, саналаа хэлж байгаа гişүүдээс харагдчихсэн. За энэ бүгдийн араас зандан шатар үгээ хэлээд бол буудаг байгаа. За тэгээд яг санал хураалтанд гэх юм бол 71 гишүүн буюу 63.9% нь түүнийг огцруулах тэр одоо дэмжиж байгаа гэдэг саналыг өгснөөр тэрээр огцорсон. За гэтэл тун удахгүй энэ байдал буцаад иргсэн байгаа. За яасан бэ гэхлээр яг өнөөдөр буюу 10 сарын 20-ны өдөр GovGov-цыг эмэндээр орсон одоо энэ мэдээлэлээр болохоор ерөнхий сайдыг огцруулах тухай улсын хурлын тогтоолд ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа гэдэг ийм одоо мэдээлэл орсон манайхаа. Тэгээ буцаад ингэж иргсэн бооз. За тэгээд яг энэ хориг тавилаа гэдэг нь болохоор буцаад ингэж одоо юу гэдэг
яг ерөнхий сайд дээр нь байлгана гэсэн үг бол биш юм байна. За энэ болохоор яг ерөнхийлөгчийн хоргийг ажлын 3 хоногт одоо ингэж хилцэж шийдвэрлэдэг гинэ. Тэгэхээр одоо дахиад яг энэ асуудал дээр хилцэн гэсэн үг юм байна. Зандан шитрийг огцруулах хуралдааны араас улсын хурлын дарга амар ясалан огцруулах одоо хуралдаан бас болсон байгаа. За амар ясалан бол өөрөө ингэж яг ажиллаа өгч би огцорё гэдгээ ингэж хэлсэн бэлээ. За хэдий яг өөрийнхөө хүсэлтээр ингэж ажиллаа өгч байгаа ч гэсэн одоо яг яд юм байна л да. Улсын хуралдаанаар ингэж хилцэж те үнэхээр энэ хүнийг огцруулах юм уу үгүй мүү гэдэг дээр санал асуулга одоо санал хураалт явуулж иж шийдвэрлэгддэг юм байна л да. За тэгээд яг 114 гишүүн санал өгснөөс 89.5% нь одоо ингэж дэмжиж амар ясгалан бас яг энэ өдөр бол одоо ингэж ажиллаа өгч огцорсон байгаа. Бас яг амар ясгалантай холбоотой хэд хэдэн ярих зүйл байгаа манайхаа. За хамгийн ихнийх нь болохоор сэтгүүлч өнөр цэцгийг амар ясгалангаас ингэж удирдлага чиглэл авч ингэж юмаа оруулдаг гэдэг зүйл бас явагдсан. За үүнийг болохоор яг нэг эмэгтэй яасан бохгүй нэг юм бичлэг байдлаар Facebook дээр оруулаад тэр нь маш их хандлт аваад өнөр цэцэг ч гэсэн өөрөө үүн дээрээ тайлбар энэ төр хийгээд бүр бөө юм бол болсон. За тэр эмэгтэйгийн гаргаж ирсэн тэр бичлэг дээр болохоор яг амар баясгалангаас ингэж чат авсан гэдэг одоо тэр зүйлийг гаргаж ирсэн баггүй юу? Тушаал чиглэл авч мэдээл бэлтгэн өргөдөг гэдгийг баталсан юм баримт байна. За өнөр цэцэг өнөөдөр буюу 25 оны 10 сарын 13-ны 12 цаг 15 минутанд өөрийнхөө энэхүү зариг энэ мэн өнөр цэцэг гэсэн X буюу хуучин нарын Twitter хаягтаа бичлэг оруулсан байна. За бичлэгийг оруулахдаа тэр маш том алдаа гаргасныг одоо хэдүүлээ харъя. За энэ бол өөрийнх нь зариг цэг юм дээр өгсөн сандаг очир гишүүний ярилцлага байгаа. За энэ ярилцлагыг бол зөвхөн шууд татаад оруулахын оронд screen record хийж авсныг одоо эндээс харж байгаа энэ улаан иконог улаан энэ тэмдгэр ч юм уу харагдаж байна. За хамгийн тод гаргасан том алдаа бол screen record дуусахгүй ингэж аппликейшнуудаа харуулад өнгөрсөн ийм зүйл байгаа. Одоо энэ Facebook нь өмнөд цэцгийн Facebook гэдгийг шууд ингэ та бүхэн харж болж байна. За энийг хэдүүлээ маш удаанаар секундээр нэг ажиллах юм бол WhatsApp Messenger дээр улсын хурлын дарга амар баясаа гэдэг нэрээр устгагддаг цаг хугацаагаар устгагддаг чатаар чиглэл өгсөн байгаа. За ингээд секундээр нь паузлж байгаа скриншот хийгээд нийлүүлээд харангууд ийм чат гарч ирж байгаа. За энэ чатан дээр юу гэж байна гэхээр хамгийн ноцтой зүйл нь хоёр талын коноп хүрэхгүй байна гэсэн чиглэлээр мэдээлэл түгээхийг үүрэг болгосон байна. За одоо энэ маань яг биелэгдээд явж байгааг та бүхэн зариг имэйл болон өнөр цэцгийн пэйж, сайт руу ороод харуул бэлхнээ хоёр талын коноп хүрэхгүй байна гэсэн мэдээлэл цацагдсан байна. За ингээд сэтгүүлч өнөр цэцэг улсын хурлын дарга амар ясгалангаас шууд чиглэл авч ажилладаг болох нь гişгүй баримтаар одоо ингэж нотогдож байна. Энэ бичлэгийн цэцэгдээд удаагүйсэн чинь амар баясгаланч ажиллаа өгөөд за тэгсэн чинь яг ингээд огцорчлоо гэдэг ингээд ажиллаа өгч байгаа шүү дээ. Тэгсэн чинь яг өнөр цэцэг өөрийнхөө Facebook дээр нэгэн постыг оруулсан байдаг. За тэр постн дээр ингээд амар баясгалангийн зургийг тавингуудаа би ингээд худлаа ингээд гүтгэдэх ингээд доромжлуулах хийгээгүй зүйлээ ингээд хийсэн болгож худлаа яриулах ямар байдгийг би мэднэ гэл нэг тиймэрхүү утгатай нэг урт постыг оруулсан мөлий. Тэгэд хүмүүс бол үүн дээр ингээд нэлээх хаахаа дараал ангри дараал тэгж байгаа бол харагдсан. Мэдээч хэрэг бас дэмжиж байгаа хүмүүс ч гэсэн байгаа. Дэлгүүцийн энэ сенсац бол ингээд бас нэлээ ингэж Facebook дээр явсан байгаа. Энэ өдөр нь бас яг цэцэг бямба нэгэн пост оруулсан юм байна. Түүхэн зураг өөрийгөө огцруулахын тулд гишүүнээ түрээд ирлэг гэдэг ийм постыг бас оруулсан юм байна. Тэгээ бас энэ зураг нэлээ их ингээд яваад те хүмүүстээс юм хүрсэн ийм зураг байгаа. Амар баясгаланг өмөрч бас Facebook дээр пост бичсэн дараагийн хүн бол Нараагаа. За Нара буюу улсын хурлын гишүүн Нарандуй байгаа. За Наратай холбоотой бас нэлээд олон ярих зүйлүүд байгаа зэ манайха. Хамгийн ихэнд болохоор яг тэрээр сая амар ясгалан өмөрсөн нэгэн постыг оруулсан. За үүн дээрээ болохоор үнэхээр төрийн хар хүн гэж ийм л хүний хэлэх биз. Залуу хүн гэхэд нэгт нэм бай, чигт шулуун бөгөөд асар их төвчээр зангараг ёс зүйтэй хүн юм а гэх мэтчлээ ингээд цааш нь бичсэн билээ. За тэгээд энэ бол тэгэл ойлгомжтой тэгээ цааш нь ингэж ер нь бол нэг амар дэлгэрүүлж уншмааргүй байх. За иймэрхүү байдлаар бол бичсэн байсан. За яг Наратай холбоотой хамгийн ихэнд ярих зүйл гэх юм бол тэрээр яг сайхан хөөхөн охинтой болсон байгаа. За би ч гэсэн үнд нь бол маш их баярлж байгаа. Тэгээ манай Монголын ард түмэн ч гэсэн айгүй их баярлж байгаа харагдчихжээ. Тэгээд яалтчгүй манай Монголын ард
хүн бол тэ ийм уян зөөгөлн сэтгэлтэй ийм бас гайхалтай хүмүүс шүү те. За тэгээд яг түүний энэ төрсөн гэх юм уу одоо ингэж хүүхдтэй байгаа зураг нь бол нэлээд хандлтыг аваад Facebook дээр маш их явсан. Нарагийн өөрийнх нь одоо тэр Facebook-ээс гадна олон пэйжүүд дээр бас явж байгаа харагдчихсан. Тэгээд яг энэ пост нь одоо миний мэдхээр яг ингэж Монголын хамгийн их хандлттай топ 3 постод орсон гэж би бодоод байгаа байхгүй юу. Яагаад гэвэл яг өнөөдрийн байдлаар заяа яг Нарагийн энэ пост нь 159 мянган одоо реакшн авсан байгаа байхгүй юу. Лайк зүрх одоо юу гэдэг те тэр нь 159 мянган хүнд арсан гэхээр бараг л нэрээ 2 сая хэдэн 100 хүнд хүрсэн бах гэж би бодоод байгаа. За нөгөө хоёр одоо ингэж топ постууд болохоор яг Rocket Bee яхын постууд байдаг байхгүй юу. Эхнийх нь болохоор байна шүү дээ тийм манайха одоо нөгөө Blauga гэдэг дуу байгаа шүү дээ. За балаа авгаа гэх юм уу. Тэрийгээ болохоор яг YouTube-ээс Facebook руугээ шеэрлсэн тэр дуу нагаа заяа. Тэр нь 174 мянган реакшн авсан. Тэгэхээр бас бүр маш олон хүмүүс төрсэн байгаа. Нөгөө пост нь болохоор яг тэр нөгөө нэг энэ дуугаа оруулсны дараагаар за би одоо ингэж дахиж ийм дисмис хийхгүй одоо ингэ болсон одоо намаа юу ч гэсэн надаа хамаагүй би зүгээр ингэ ажиллаа хийе гэдэг утгатай тийм текстэн пост байдаг байхгүй юу. Тэр нь 134 мянган одоо реакшныг авсан байгаа байхгүй юу. Тэгэхээр миний хувьд бол яг энэ 3 постыг Монголын хамгийн их хандлттай пост ах, хамгийн их реакшнтай пост ах гэж би бодож байна. Хэрвээ та хэд манаас өөр пост мэддэг бол манайхан комент хэсэгт бичээрэй. Хэдүүлээ бас харцгаая те. Наратай холбоотой дараагийн ярих зүйл нь тэрээр төрөөд 7 хоногоо багтаа саяны 10 сарын 17-ны ерөнхий сайдыг хоцруулах, улсын хурлын даргаыг хоцруулах хурал дээр очсон байгаа байхгүй юу. Тэгэд өөрийнх нь ярьж байгаагаар тэр хурал дээр очиод 2 цаг болоод гэдэг жисэн. Тэр хурал дээрээ бас ингээд лайв хийгээд тэгэл одоо эртсэн байдал юм байна. Хүмүүс бол үнэхээр дутуу байна. Одоо ингээд өрөөндөө байж хаас гарч ирж ингээд энэ хуралдаа ингээд оролцооч гэгээд тэгж байгаа бол харагдсан. Үүнээс гадна түүний ингээд Facebook дээр, сошиал дээр нэлээх одоо яригадаад байгаа зүйлүүдийн нэг нь одоо ингээд би бол ингээд Наранбаяраас илүү боловсролын сайт хийж чаднаа гэж өөрөө сайтууд тийм яриа өгсөн байлээ. Тэгэл тэрийг ингээд хүмүүсээс ингээд катлал тий ийм одоо боловсролын сайттай болох юм уу нэ тэрэг гэл ер нь бол яг тэр үгийг нь эсэргүүцэж байгаа пост юмнууд бол нэлээд харагдчихсан. Ур чадвар туршлага ч гэдэг юм уу те эсвэл туршлагагүй байж болно сэтгэл хүрхгүй байх гэж би өвдө харж байгаа. Би бол бүр нэр баг Наранбаяраас илүү боловсролын сайт хийж чадах юм байна гэж харж байгаа. Түүний дараагийн яг ингэж сошиал дээр бөөн яриа болоод хүмүүсийн үзэн ядалтыг одоо дургуутслыг хүргээд байгаа зүйл нь юу вэ гэхлээр тэрээр одоо ингэж яг 2 цаг хуралдаа очиж суучаад за тэгэнгүүтээ одоо нэг совилолт охинтойгоо байгаа юм байл л те. Гэтэ өөрөө тэгж ярьж илээ шүү. За тэгээд яг тэр совилол дээр ингээд шууд лайв бол хийдэг байгаа. За 20 минутын лайв хийгээд за тэр лайв дээр яг хамгийн гол зүйл нь юу ярьсан бэ гэхлээр одоо ингээд улсын хурлын гишүүд чи өрөөндөө байгаа мөртлөө энэ чуулган энэ хуралдаа орохгүй байна. Таад одоо ингээд ороогүй тэр гişүүд рүүгээ одоо ингэ бичээч, хуралдаа ор гэж хэлээч гэдэг утгатай лайвыг хийдэг байхгүй юу. За яг тэр дундуураа одоо ингэ яг тэрбум төгрөгийн талаар яриад тэрбум бол тийм их мөнгө биш штэ гэж бол хэлдэг. Гişүүдийг өнөөдөр коноп дарахад бол коноп дарахад одоо юу гэдгийг тэрбум төгрөмгөр гэдэг ингэ яриад байгаа байхгүй юу. Уучлаарай нэг тэрбум төгрөг чинь зүгээр л одоо энэ инфлюенсеруудын нэг хагас жилийн л одоо баг худалч хүнд орлох шүү тий. Одоо уйггүй одоо өдөр болгон лайв хийгээд гүөхөд тий. Тэгэхээр троллуудаа нэг юмыг ойлгох хэрэгтэй. Нэг тэрбум төгрөг бол нэг амар их мөнгө биш. За юу. Их мөнгө гэж бодож байгаа хүмүүс байгаа. Тэр хүмүүс ямар хүмүүс вэ гэхээр ур чадваргүй, яаж амьдрахаа мэдгүй, эрдэм боловсрал, одоо эрдэм мэдлэг хураагаагүй. Тийм учраас амьдрах ур чадваргүй, сэтгэн бодох чадваргүй, хөдөлмөрлөх чадамжгүй тийм хүмүүст бол нэг тэрбум төгрөг асар их мөнгө. Надад бол нэг тэрбум зүгээр л олчтой л мөнгө. Эндээс нь болоод нараа руу маш их дайралт юмнууд ингээ очсон юм шиг байгаа. Тэрээр дараа нь дахиад 5 минутын лайв бол хийсэн байлээ. Тэгэл яг өмнөхөө ингээд одоо үүдийн зөвтгсөн те. Угсаал тэрбум бол юм тийм их мөнгө биш шүү дээ. Та нар одоо хайшаа бэ гэсэн одоо утгатайгаар нэг тийм лайвыг бол хийсэн байсан. Тэгээ таад маань үүн дээр бас яг юу гэж бодож байна. Тэрбум төгрөг үнэхээр их мөнгө биш үү? Эсвэл үнэхээр их мөнгө манайхан таад яг юу гэж бодож байгаагаа комент хэсэгт бичээрэй. Тэгэд би бас ингээ нөгөө таад мань ингээ бичээрэй. Таад мань юу гэж бодож ийн гэж асуудаг шүү дээ. Өөрийнхөө үзэл бодлыг нэг их хэлдэггүй. За тэгсэн чинь яг өмнөх бичлэг дээр нэг комент ирсэн байсан. Тэгээд би яг энэ бичлэгийн төгсгөлд яг тэр талаар ярина. Тэгэд яагаад өөрийнхөө үзэл бодлоос нэг их хэлдэггүй вэ? Яадаг вэ гэдэг яг бичлэгийн төгсгөлд хэлээ шүү заяа манайхан. Нааратай холбоотой сүүлийн ярих зүйл маань болохоор түүнийг оюун эртээс мөнгө авсан, оюун эрдэнтэй холбоотой гэж хүмүүс
маш их яриад байгаа. Facebook дээр ерөн л нэлээд ингэж яригдчихэж байгаа заяа. За тэгээд яг энэ талаар болохоор од мөндрийн үүсгэн байгуулагч зандаа өөрийнхөө Facebook дээр нэгэн постыг оруулсан байлээ. За энэ пост болохоор 10 сарын 16-ны өдөр бичсэн байгаа байхгүй юу? За үүнийг та нартай бас уншиж хүргэе. За үүн дээр болохоор оюун эрдний хэдэн тэрбумын хэрэг илэрчээд байхад таг дуугүй байснаа наара төрөөд 7 хоноогүй байж чуулганд ирснээ MCS гээд байдаг нас. Оюун эрд нь хулгайгаа өөр зүгт чиглүүлэх гэж сүүлийн хэдэн жил MCS бол мангас шүү гэж иргэдэд ойлгуулах гэж улаарч буй хүгээ амтан. Үнэн дээр наараг хөлсөлж гисэн цогтой мангас гээд донгосоод сууж буй хэрэг. Хоронч зарилсан адгийн амьтад манад илүүдээр гарсан уу гэхээс дутаагүй л дээ. Наанч олон иргэд тэднийг гигантний баг зөөсөн луурчд гэдгийг ойлгох гээд ийм муухай бүдүүлэг увайгүй ёс зүйгүй дээрээ ёс суртахуун бүр байхгүй хэдэн гарууд төр түшилцэж байгаа нь ямар гонигтай хэрэг вэ? Уул нь тэдний үнэн үүр цариг бүгд харчих бол бас ойлгочих бол бид хөгжиж ядаад байх юу байх вэ? Даанч бид хулгайчаа гигантэн болгож хараад байхаар балтуушаа өдлөх. Би бүр үүнтэй үнэхээр санал нийлж байгаа заяа. Тэгээд ялцчгүй ингээд нөгөө Facebook дээр байгаа хар мас ингээд харангууд үнэхээр хүмүүс мэдгүй байгаа байхгүй юу? Бүр ингээд бараг хилээд ойлгохгүй хэмжээнд бас хүрчгсэн л байд юм байлээ л дээ. Тэгээд одоо ингээд өөрсдөө гомтоос өөр яах вэ те. Үнэхээр бид нар өөрсдөө ингээд мэдлэг боловсралтай энэ хэдийн тэр хурал чуулганы бүгдийг ингээд үздэг анализ гэдэг хоорондоо мэтгэлцээд ярьцдаг. Тийм байсан бол ингээд бүгдийг мэдээд бүгдээрээ чагсаад ингээд арга хэмжээ авчих л хальтаа даанч тийм юм байхгүй байна. Одоо зүгээр ингээд бодоход зөө. Одоо энэ хэдийн тэр доор ажиллаад байгаа тэр трол багийнхан хүртэл байгаа зү. Тэр хүмүүс чинь ингээд үнэхээр их орон ч юу гэдэг те. Тийм байсан бол одоо тэр эдийн доор ингэж ажиллахгүй бүгдээрээ үгүй гэх юм бол бүр тэд нар яаж чадахгүй байхгүй юу. Тэгээд даанч үнэхээр тийм юм алгаа. Тэгээд яалч ч хүмүүс мөнгө бас ингэ хүчтэй байна. Хүмүүсийн амьдрал ч яг үндэ хэцүү байна. Бүр ингэж амьдралыг хэцүү болгоод тэгээд ингэ мөнгөөр трол багуудыг те одоо тэр сонгуулаар өндөр настай хүмүүсийг худалдаж авч чадаад байна л та. Мэтчлэн наараг оюун эрдэнтэй холбож ярьж байгаа тийм пост юмнууд бол нэлээд олон харагдсан. За үүнээс гадна баярмаа гүшүүн ч гэсэн те наран туяа наара гэж биш оюун эрдэнэ гүшүүнэ гэж дуудмаар санагддээ штэ гэж ярилцлага хүртэл өгсөн байлээ. Чин наара чи өөрөө одоо аль намын гишүүн те. Би бол одоо наара гэх биш оюун эрдэнэ гишүүнээ эсвэл оюун эрдэнэ ерөнхий сайдаа гэж наараг дуудмаар байгаа байхгүй. Тэгэд харахаар яг нөгөө оюун эрднийг огцруулах чагсаал болж ирсэн шүү дээ. Тэгэхэд бас наараа нөгөө тэгж хэлсэн байсан шүү дээ. Одоо энэ тахимд ингээд Шанелийн цүнх барьж үзээгүй гуйлах ч юм байд юм уу гэлүү. Нэг тиймэрхүүг хэлжсэн санагдаад тах юм. За тэнгүүдээ бас ягаад нөгөө оюун эрднийг ингээд огцруулна орлогоо нотл мотл гэлтгсэн чинь та нар тэгвэл ухаан удгаа яриач ухаан удгаа чи ингээд MCS авцсан гэл яг тэгж айгүйх дуурч исэн ингээд байгаад тэгэхээр яалтчгүй энэ бас ботгол асуудал байгаа. За тэгээд сүүлийн үед ингээд яг Монголд улс төртэй холбоотой сонин сайхан сенсацтай бүр маш олон хүмүүсийн хандлтыг авсан зүйлүүд яг энэ хэд байлаа. Тэгэд намайг Facebook ашигладаггүй тэгэд гадаадд ажиллаж амьдардаг хүмүүс нэлээд сонсдог учраас ингээд яг базаад хүрчлээ. Тэгээд бас манайхаа нэр нэг ийм бичлэг бас явж исэн. Тэр нөө нэг улсын хурлын тэр чуулганы үеэр юм шиг байгаа заяа. Гэтэ миний үтсэн тэр шууд тэр лайв энэ төр байгаагүй байхгүй. Тэгээд би яг гол утга учир нь бол нэг сайн ойлгоогүй. Тэгсэн чинь нөгөө нэг улсын хурлын гишүүд авраараа гэдэг зүйл ингээд гараараа үзүүлээд байдаг нэг тохио бидэрч те тэрийг бүгдээрээ ингээд хийж байгаа тэр бичлэгнээс ингээд Facebook дээр ингээд нэлээх яваад хүмүүс бүр ингээд нэлээх ингэж дог тохио хийсэнтэй нэг тийм жок хийсэн бичлэгүүд бас их явж исэн. Тэгээд тэрийг бас эндээ юуц оруулчихъя. Ямар авах хэрэгтэй вэ? Энийг царай намайг авраач. За тэгээд эдгээрээс бас гадна таад маань нэг юм мэдхүү. Улсын хурлын гишүүд одоо энэ гишүүнийхээ суудлаас буугаад ажиллаа өгсөн ч гэсэн 12 сар дотроо хэрэв өөр ажил хийгээгүй бол яг тэр гишүүнийхээ цалинг авдаг гэдгийг мэдхүү. Амар байгаа. Гишүүнийхээ ажлыг өгсөн ч гэсэн одоо гишүүний чинь цалин сарын 6 сая шүү дээ. Тэгээд тэр хүн гишүүнийхээ ажлыг өгөөд 12 сар ажил хийхгүй ч байсан гэсэн 6 саяыг сард авах. Тэгэхээр жилдээ нийт 72 сая төгрөг л манайхаа. Oh my god. Үүнээс гадна үүнийг нь 9 сарын 29-нд одоо UBN сайт дээрээс ингэж нийтлэл байдлаар оруулсан байл л дээ. За үүнд нь болохоор улсын хурлын тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41-ийн 9 хэсэгт хэрэв гишүүн бүрэн эрх дуусгар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмж
бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэн хэмжээний тэтгэмж олгоно гэж заасан байдаг. Цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж гэдэг байгаа штэ. Энийг тэгээ өөрсдөө бүр ингээд үнэн ашигтай нэг юм хууль санаачлаад баталсан байгаа байхгүй юу. Тэгээд эдгээр ингээ авдаг гэж боддоо таад. Тэгэд одоо болохоор энийг ингээ болиулах гарын үсэг цуглуулж байгаа юм билээ манайхаа бүр одоо яг 7 өдөр үлдсэн байлээ зөө. Би яг энэ мэдээлэлийг оруулахаас өмнө харсан чинь тэгээ одоо 100 мянган эргэн гарын үсэг зурах стогоос 39 мянга болсон байгаа байхгүй. Тэгэхээр манайхаа заавал орж гарын үсгээ зураарай. Би тэгээд description хэсэгт яг энийг юу бодлоор ингээ оруулчих. Линкээр нь оруулчих. Таад маань тэр линкэн дээр дараад тэгээд нүуник юу гэдэг штэ ийм Монголиагийн нөгөө дан системээр нэвтрэх гэд нэвтэрдэн штэ тий. Тэгэл ороод өргөдлөөр гарын үсэг зурах. Өргөдлөөр гарын үсэг зурах гэдэг дээр дараал болоо манайхаа. Ерөөсөө бүр 1-2 минут ажилласан юу. Таад маань бүгдээрээ зураарай гэж хүсэж гин. Тэгэхгүй бол ингээд тэр хэд чинь нэг иймэрхүү юм яваад бэ шүү хүмүүсээ. Гэтэ гол нь штэ тий. Яг энэ ингээд 100 мянган хүн ингээд хүрсэн ч гэсэн шууд тэрийг болиулдаггүй. Ер нь бол одоо ингээд 100 мянган хүн хүрээд тэр дээд хэд ч ингээд ярьдаг байхгүй. Яриад яг энийг ингээд батлах юм уу батлахгүй юм уу гэдэг дээр бас ингээд бөө юм болдог. За гэтээ ер нь та энийг мэдээд авахд бол илүүдэхгүй. Тэгэд үүн дээр бол нөгөө цалинтай ээжийн 50 мянгаыг ингээд нэмье гэд 100 мянга гар үсэг цуглуулсан мөртлөө одоо хүртэл нэмээгүй байхгүй. Тэгэхээр энэ яг тэр асуудлаа үнэхээр хилцэхгүй юу ер нь бол нэг тиймэрхүү юм бас болоод байна. Тэгтээ нэрээ тий цалинтай ээжигээ 50 мянган төгрөгийг нэмж чадахгүй бэж өөртөө ингээд одоо юу гэдэг гишүүний асуудлаас буусан ч гэсэн тэр цалингаа авдаг гэж боддоо. Ийм л нийгэмд амьдраад байна. Тэгээд бүр ингээ хайда бүр бодох юм бүр гадагшаа явах нь зөв юм уу? Яах ёстой юм бол гэж бүр үнэхээр гайхдаг шүү дээ. Та тэгдэг үү? Одоо ингээд шатгуун тасалдаад хэлсэн, тоог тасраад хэлсэн, уус тасраад хэлсэн. Одоо тэгэд ингээд гадаа цас орцсон төгжрээд хэлчихсэн. Бас та нартай нэг юм хэлье. Би гэтээ нэг яг саяхан мэдсэн. Энэ нөгөө юу гэдэг юм лээ заяа. UIH цэг юм байна гэх юм уу? Одоо яг монголоор болохоор яг гэтээ латинаар гэсэн үг шүү дээ. Одоо яг монгол үсгээр UIH бод улсын хурал гэдэг үгийг одоо латинаар гэх юм бол UIH болно шүү дээ. Тэгээд цэг юм байна гэж ийм сайт байдаг юм байна. Тэгэд ийшээ оронгууд улсын хурлын гишүүдийн талаарх мэдээлэл за тэгээд энэ хэдийн орлого морлоготой холбоотой тий энэ хэдийн яг нэг үндсэн хөрөнгө нь юу вэ гэдэг талаар энэ сайт дээр ингэж байдаг юм байна манайхаа. Тэгээд таад манаас орж хараарай зөө. Одоо хэдүүлээ энэ дээр за нэг хэдэн хүнийг орж харъя л да. За одоо жишээлбэл за энэ амар байсгалан яг шууд нэрсийн дараалал хамгийн түрүүнд гараад ирлээ. За тэнгууд энэ хүний ингээд нөгөө хаан төрж өссөн ажлын туршлага боловсрол за тэнгуудээ хөрөнгө орлогын мэдүүлэг гэдээ байгаа. За тэгэд энэ дээр нь ингээд ороод харангууд өөрийн орлого нь тэрбум зурбисээ бүр их хэмжээний тоо хараад бүр хэлж чадахгүй гацчдаг шүү дээ. Тэрбум 6,790,130 төгрөг гинэ. За тэнгуудээ энэ чинь ингээд нийт орлого гингүүд хажууд нийт хөрөнгө гэдээ бас байгаа заяа. Тэгээ энд нь болохоор авт зогсоол 3 ширхэг, нийтийн орон сууц 2 ширхэг, үйл төлөвлөлийн зориулттай 1 ширхэг гинэ. Тэгээ тээврийн хэрэгсэл гэсэн чинь цуудлын жижиг машин, Mercedes-Benz S400. За тэгээд адуу 90 ширхэг гинэ. Үнэт эдэл нь болохоор 230 сая төгрөг. Тэг ингээд хажууд нь ингээд хадгаламж нийтрэг байгаа заяа. За хадгаламж нь болохоор 314 сая гинэ. За ингээд бүх одоо улсын хурлын гишүүд байдаг заяа. Тэгтээ сая огцруулах хурал дээр нэг нь асуусан л та ингээд өөрийнхөө орлогыг одоо ингээд хэлээ. Яг ханаас авсан яаж ийм орлогын их үүсвэртэй юм бэ гэсэн чинь хэдэн оноос хойш гэлээ 92 оноос хойш гэлөө нэг хэвлэлийн компанитай байсан. Тэгээд ингээд тийм хуваарай бизнес эрхэлдэг гэнтэргээд ярьж илээ. За энэ хоёр гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг нь өөрийн орлого гэсэн чинь 62 сая 976,024 гинэ. За синий амар исалангаас бүр хэд дахин юусан байгаа шүү дээ. Гэтэ би нэг зөвтгөж байгаа юм биш үү? Ер нь бол бүх гишүүдийн хин нэр ингээ нээлттэй байгаа. Тэгээ таад мань бүгдээрээс орж хараарай. Хадгаламж нь гэсэн чинь 30 сая төгрөг гинэ. За нийт хөрөнгө нь гэсэн чинь заяа. Нэг машин. Энэ болохоор Land Cruiser 200 гинэ. Тэгээд нэг орон сууц. Тэгээд нэг газартай. Тэгээд энэ болохоор бараг 700 м квадратны газартай. Ийм байт юм байна. Хэдүүлээ дахиад нэг хүнийхийг харах уу. За энэ болохоор оюун эрдэнийх байна. За хөрөнгө орлогын мэдүүлэг гэсэн чинь өөрийн орлого нь болохоор 230 сая гинэ. За нийт орлого нь орон сууц 1 ширхэг. За Jeep гэд нэг юм
машин нэг ширхэг гинэ. Тэгээд үнэт эдэл нь болохоор 67,500,000. За тэгээ баахан юутай маань үхэр, адуу, хонь, хурдууд ми адуу, ямаа гэд мал аж ахуй их юм байна. За одоо хэдүүлээ эхнийг нөгөө миний одоо ер нь нэлээд дэмжиж байгаа гүшүүн лувсан жамцыг орж харцгаая. Хөрөнгө орлого мэдүүлэг. Гэтэ ярьж байгаа юм нэр яалтчгүй арай өөр хаад гэдэм ба. Өөрийн орлого гэсэн чинь 29 сая гэж шүү дээ. Тэгээ нэг орон сууцтай, нэг машинтай. Тэгээд нэг эзэмших газартай 700 м². Тэгээд үнэт эдэл нь болохоор 134 сая гинэ. За нэг юм юм. За намтрын бас бусдын намтрыг харахгүй. За юу юм бэ наа? Архитектур гэж. Тэгээд архитектор. За би яг сая зөвлөсөн шүү. Захиалга инженер хийжсэн, байгаль орчин жуулчлалын яамд үндэсний зөвлөх хийжсэн юм байна. Япон компанид юм байна. Дид менежер хийжсэн юм байна. 2 жил. Яг нэг их хурл руу орохоос өмнө. За нэг юм хөөд юм байна. За энэ мэтчлэн таад маань бүх гişүүдийг харж болно. Тэгээд яг сүүл бас нэрээ Нарагийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хүмүүс гаргаж ирэл те бас бөө юм болоодсэн шүү дээ. Тэсэн чинь угаасаа би хуралд орохоос өмнө энэ хэмжээний хөрөнгөтэй байсан юмээс ингээл бас нэг тийм пост бас хийсэн харагдчихсан. За одоо яг сайхан хамгийн сүүлийнхаа яриа руу орноо. За би болохоор энэ Нарагийн тэр хэлсэн үндэр юу гэж бодож байгаа вэ гэхлээр одоо тэр бум төрөх чинь тийм их мөнгө биш штэ гэдэг дээр нь надад л их мөнгө гэж би бодож байна. Яагаад гэвэл одоо манай гэр бүлийн хувьд ингээд байрны зээлтэй, аппликейшны зээлтэй, цалингийн зээлтэй гэх мэтчлэн бүр маш их зээлтэй заяа. Тэгээ бид төр хоёлаа ажиллаад яг үндэ энэ бүх зээлийг төлж чаддаггүй. Бид төр ингээд аппликейшны зээлээ төлөнгүүтээ буцааж аваад бусад юмныхаа зээлийг өгдөг байхгүй юу? Яг үндэ Монголын амьдрал ийм л зарчмаар явж байна. Маш олон хүмүүс ийм байгаа байх гэж би бодож байна. Магадгүй хэдэн жилийн дараа яахыг би мэдэхгүй байна. Яг залуу гэр бүлийн хувьд бол ийм байгаа байхгүй юу? Эсвэл яг зарим нь ингээл яг байр түрээстэд ч юм уу те тиймэрхүү зарчмаараас нэлээд явж байгаа болов уу гэж бодож байна. Яг үндэ Монголд одоо зээлгүй хүн алхаа манайхаа ер нь бол тийм байна. Тэгсэн чинь тэр бөм төрөг тийм их мөнгө шүтдэг гэж аахгүй юу? Магадгүй яг тэр лайв хийдэг инфлюенсерүүдийн хувьд арай өөр бас байдаг байх. Гэтэ тэр үг нь бол ингээд маш надад бол яг ингэж айгүй юм бүдүүлэг ер нь хүмүүсийг жоохон доромжилсан үг юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэр бөм төргийг маш их хэмжээний мөнгө гэж хардаг хүмүүс бол ийм одоо юу гэдгүүлээ эрдэм мэдлэггүй юу гэлээ тэгэж бол хэлж ийлээ заяа. Тэгээд одоо хайши хүн болох ингээд өөршгөнтэй ингэж царайгаа ингэж гаргаад лайв хийн гэж байхгүй штэ. Хүн хүний ингэж харж байгаа өнцөгөөр хүн хүний одоо хийж чаддаг зөвлөд өөр ч юм уу те. Ер нь бол бас дийлэн хүмүүс ингээд нэг ямар бичлэг энэ төр хийх тийм одоо үгүй нэгдүгээр туртай биш байдаг. Одоо тийм сонирхолтой биш бас байдаг штэ тий. Тэнгүүд одоо яалтчгүй нэг юм инфлюенсерүүд арай нэг гайгүй амьдрах байхгүй юу? Нэг төс царайгаа гаргаад тэгээ бичлэг энэ төр хийгээд яваад байгаа. Тэгтэл яг дээдлэх хүмүүс нь жирийн иргэд байгаа штэ. Тэгж чадахгүй штэ. Тэгтэл те тэрбум төрөг бол ингээд тийм их мөнгө шиштэй хэрвээ их мөнгө гэж бодож байгаа бол эрдэм мэдлэггүй хүмүүс л тэгдэг гэд хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээ би бол тэрнийх нь үнэхээр ингээд эсрэг байна. Тэгээ уул нь би энэ бичлэг дээр нэг ямар наарыг ярихгүй ч бодчихсон чинь ягаад ч яасан өөрөө хөөцөл бодлыг илэрхийлэх ёстой юм шиг санагдаад юуцсан ярьчлаа. За тэгээд яг хамгийн сүүлд ярих юм нь болохоор миний яг тэр өмнөх бичлэг дээр нэг коммент бичсэн байсан. За ер нь бол намайг жоох үзээд үзээд идэг юм шиг байлээ. Тэгэд ингээд нэг коммент биччихэнгүүт тэр хүн урд нь яг юун дээр юу гэж биччихсэн байдаг нь шууд харагддээ штэ тий. Тэгсэн чинь би яг энэ бичлэгээ хийх гээд яг энэ талаар бүр ярина гэж бодоод тэр комментиг ингээ хайсан чинь устгахчихсан байгаа байхгүй юу. Тэгээд би яг мартахгүй тулд юу зэн дээр ингэж яасан нөгөө битсэн юмнаас ингээ санаж ийснаа энэ дэр ингээ бичээ хадгалсан байсан байхгүй юу. За юун түрүүнд болохоор ингэсэн байсан. Чи ингээ хүмүүсийг мөнгөгүй гэж бодоод байгаа мó хүмүүсийг юу нэм бүгдээрээ юм хэцүү амьдралтай гэж бодоод байгаа мó гэдэг утгатай юм бол биччихсэн байсан зөө. Би яг үндэ тэр хүнийг яг хаана амьдардаг яадгийг нь бол мэдэхгүй байна. Гэтэ одоо бүгд зээлтэй үнэн шүү дээ. Ахмадууд хүртэл бүгдээрээ тэтгэврийн зээлтэй. Тэтгэврийн зээлнээс гадна бүр ингээ бүгдээрээ аппликейшны зээл рүү бүр хорцсон. Монголд яг үндэ нэг л юм хөгжиж байна зөө. Тэр нь ерөөсөө л аппликейшны зээл хөгжиж байна яг үндэ. Бараг бүгд гэж хэлж болохоор за магадгүй яг бүгд гэж хэлж бас болохгүй л ахaltaа. Ер нь бол Монголд амьдарч байгаа хүмүүсийн дийлэнх нь байрны зээлтэй, ипотекийн зээлтэй. За байрны зээл гэдэг нөгөө байрны энгийн зээл шүү манайхаа. За тэгээд цалингийн зээлтэй, аппликейшны зээлтэй. За бүгд ингээд тэтгэврийн зээлтэй. Ер нь бол зөө. Тэгээд аппликейшны тэр зээлүүдийг ч гэсэн та хэд маань ингээд нөгөө App Store, Play Store энэ төрлөг ороод хараарай. За бүр ингээд төрөл бүрээрээ байгаа. Бүр маш их аппликейшны зээл байгаа. Тэр хэмжээний хүмүүс аппликейшны зээл аваа яваад байгаа байхгүй юу? Тэгээд
яг одоо юу гэдэг манай гэр бүлийн хувьд ч юм уу тийм яг байрны энгийн зээл болохоор бүр үнэхээр чанга байдаг. Тэгэд яг аппликейшны зээлээ төлөөл бусад зээлүүдэд төлөх байдлаар яг үндэ явж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь чи ингээ хүмүүсийн мөнгө гэж бодоод байгаа мó гэдэг байгаа байхгүй юу. Бид нар нэрээ сайндаа л өөрсдөө нэг юм дундаж давхарга гэж хэлэх байх. Гэтэ яг үндэ тэр бусад улс орны те дундаж давхарга бол ийм хэмжээний одоо ингээ зээлтэй ч юм уу те ингэж амьдрдаггүй байхаа. Ядаж ингээ нэг хүсэм авдаг те одоо би бол одоо юу гэдэг нөгөө маш их зээлтэй учраас хүссэн юм бүр ингээд төлөвлөөд те ингээд багаар бүр ингээд за яг тэдэнд ингээд яаж хийж байгаа л тэрийгэ болгоё шүүч гэдэг юм уу тэгж авдаг байхгүй юу. Тэгэнгүүт одоо тэр дундаж давхрах хүмүүс чинь нэг ядаж ингээд хүссэн авч чаддаг хүмүүс байгаа байх гэж бодож байна. Тэгэнгүүт манай монголчууд ч гэсэндээ те одоо утас одоо юу гэдэг юмнуудад бас ингээд дандаа зээлэр л яг үндэ авч штэ. Тэгэд одоо бас та яг тэр юунуудыг хараарай. Одоо нэг электрон барааны дэлгүүрүүд ч юм уу те бүх төрлийн зээлэдэг. Тэр аппликейшны зээлд хамрагдаж болно, стор бейт хамрагдаж болно, юмд хамрагдаж болно. Эсвэл яг ингээ манай үндсэн ийм зээлийн юу байдгаа гэд яг л монголчууд бүгдээрээ зээлтэй байна. Тэгсэн чинь намайг тэгж хэлсэн байсан. За тэнгүүдээ бас 9 шидээр хараасан байсан. Ста энтер гэл бас те бага бичсэн байсан. Тэнгүүдээ намайг бас мэдлэггүй. За тэгэл ингэж яар тэгэж яар та маань юу гэж бодож ийн комент ч гэл дандаа тхийн бүр ингэж яар тэгэж яар гэл бүр ингээ баах юм бичсэн байгаа хгүй юу. Тэгэд яагаад ингэж өөрийнхөө үзэл бодлоо ингээ хэлдэггүй юм энтер гэд яагаад гэвэл би өөрийнхөө үзэл бодлоо нэг их хэлье гэж боддоггүй. Ялангуяа улс төртэй холбоотой асуудал дээр одоо ингээд манай одоо ах нар аав нар хүртэл ингээд мэддэн шүү дээ. За улс төрийнхэнтэй л битгий зуралт мууралт гээл намаа ингээд бичлэн хингүүтэл улс төрийн талаар л битгий хэл бид нарт ингээд артал байхгүй чамаа ингээд яалаа гэхэд чинь бид нарт яаж чадахгүй энэ гэл бүр яг тэгдэг байхгүй юу. Тэгээд тэр хүний нэр төрт халтах те өөрөө үнэхээр ингээд хараад үзээд ч юм уу эсвэл яг үнэхээр ийм нотлох баримт байхгүй бол хин нэг одоо мэдгүй зүйлээ те мэдгүй зүйлээ ч юм уу эсвэл доромжлоод ч юм уу ерөөсөө ярьж болохгүй. Яагаад гэвэл чи ингээ хүний нэр төрт талцсан гэд бас нэг юм хуулийн заалт биш үү те. Яг миний бичлэгийг анханасаа үзчихсэн хүмүүс бол бүгдээрээ мэднэ. Намаа ингээ цагдаа дуудсан мөцөн гэл би нэг ярьжсэн. Тэгэд миний тэр асуудал одоо хүртэл шийдвэрлэгдэг явж байгаа байхгүй. Хаагдаачгүй намаа ингээ лирд инк тэг гээчгүй зүгээр ингээл цагдаа тэр ингээл яг яваад байгаа заяо. Тэгээд иймэрхүү байхад чинь те би одоо ингээд хин нэгний талаар тэр юм бэлээ. Тэр чин чигнээс ингээ хулгаач юм бэлээ. Энд чинь юм бэлээ гэд ярьчингууд тэгээ одоо намайг дуудлаа чи хүний нэр төр талтчлаа инглээ тэглээ гэд намайг ингээд үнэхээр ингээд цагдаа тэр дахиад дуудлаа гэхэд тэр хүн миний өмнөөс очих юм уу үгүй байхгүй юу те миний өмнөөс хариуцлага хүлээх юм үгүй байхгүй юу тэгэхээр би ингээд ярьж байгаа юм дээр ч гэсэн амар цензуртэй байх хэвээр бас аль болох юм бол хүний нэг амар миний тэр хувь хүний зарчимч тэр бас ингээд яг хуулийн талаас ингээд авч үзсэн ч тэр те ер нь бол аль болох ингээд хүний нэг амар доромжлоод ч юм уу ингээд өөрийнхөө үзэл бодлыг ингээд хитрхи ингээд харуулахгүй байхыг хичээдэг. Тэгээд бас YouTube хийж байгаа хүмүүсийн юу давуу тал нь яг тийм байдаг шүү дээ. Айл болох нэг талыг барихгүй ярих нь амар зөв байгаад идэв шүү дээ. Тэгээд яг тийм зарчмыг баримтлахыг аягүй хичээдэг. Гэтэ зарим тохиолдолд яалтчгүй ярьчаад идэг. Тэгэд би яг тэр хүний коммент дээр яг иймэрхүү байдлаар ингээд өөрийнхөө тайлбарыг ингээд бичээд яалтчгүй миний бүр амар дургуур эзэхгүй. Тэгэд ялангуяа би бол ингээд шүүмжлэлийг бол хүлээж аавна. Одоо янз бүрийн хараалын үгийг бол хүлээж авахгүй. Ялангуяа би тэрийг бичсэн хүнийг яаж эмгтэн хүн гэж бодохгүй байгаа, эрэгтэй хүн байх гэж бодож байгаа. Ингээ шаагаад маагаад гэлтэй тэгснэ стамстаа гэж бичсэн байгаа байхгүй юу. Тэгэд яг хөө тэгж хилдэг эмгтэйч хүмүүс байдаг л да. Гэтэ би яагаад чи эрэгтэй хүн байх гэж бодоод байгаа. Тэгээ би ялангуяа ингээд эмгтэй хүнд янз бүрийн тийм хараал хилдэг эрэгтэй хүмүүст үнэхээр дургуй заяа. Бүр үнэхээр арчаагүй санагддаг надад яг үндэ. Эмгтэй хүн янз бүрийн ингэж хилдэг эрчүүд бол нэрээ үнэхээр арчаагүй би бүр яг энтэй бол бүр 100% санал нийлдэг. Тэгээд би ингээд уртаас нь тиймэрхүү хариу бичсэн чинь тэр комент бол устгахчихсан байлээ. Тэгээ өөрөө ингээд банцандаач устгасан юм уу яасан би мэдэхгүй байна. Тэгээ үгүй миний үзэл бодол бол яг ийм л байдаг. Тэгээд цаашдаа ч гэсэн би өөрийнхөө үзэл бодлоо нэг их илэрхийлэхгүйгээр ер нь бол ингээд яг хаваа базаад явна гэж бол бодож байгаа. Гэтэ бас тэгэл яг нэг юм айц гэх юм уу байдаг байхгүй тий. Одоо би одоо жишээлбэл ингээл яг битсэн юм ингээд хараад уншихгүй байгаа шүү дээ тий. Одоо яг өөртөө яг иймэрхүү зүйлийг ярина гэд гол түлхүүр үгнүүд ингээд биччихэд тэгээ тэрийг ингээд камер руу хараад ингээд ярьж байгаа байхгүй юу. Тэгээ тэнгуүтээ ингээд өөрийн ирэхгүй нөгөө яриандаа болоод одоо юу гэдэг эн чинь ингээл нэг юм хараад уншаад байгаа юм байхгүй ингээд ярьж байгаа учраас ингээд буруу зөрүү хэлэх тохиолдол байдаг байхгүй. Тэгээ аль болох тэн дээр ингээд анхаарч ингээд ярихыг айгүй хичээдэг. Тэгээ заримдаа үнэхээр ингээд тулгамдаад ингээд буруу ярьцсан юмнууд маш их байдаг. Бас хүмүүсийн нэрийг бүр ёо амар буруу хэлжсэн. За тэгэл хүмүүс ингээд тэр штэ гэж бүр ингээд бичээд би бүр ингээд тухайд ингээд толгойн дотроо мэдээд байгаа мөртлөө ингээд ярихдаа ингээд буруу ярьчаад байдаг байхгүй. Тиймэрхүү асуудлууд бас ингээд байна манайхаа. Тэгээд юу ч намайг гин хүртэл ингээд ойлгоод сонсоод дэмждэг хүмүүстэй маш их баярлаа. Би бас яг ингээд өмнөх бичлэг дээр комментүүд уушаад маш гоё уран зориг бас ингээд авсан. За ингээд энэ удаагийнхаа бичлэгээр та нартай өөрийнхөө үзэл бодлоо хэллээ.
За Монголынхаа улс төрд болж байгаа сонин сайхнаасаач бас ингээд хуваалцлаа. За тэгээд нэр улс төрийн талаар бас миний харж байгаа нэг агууштай чанар нь болохоор гоё, шударга, залуу тэг яг жинхэнэ эх орно гэсэн үзэл баримтлалтай тийм хэл хүүгээ хилдэг айдгүй зоригтой мундаг тийм улс төрчд бас нэлээд гарч ирсэн байна. Тэгээд энэ бол яалтчгүй саашаалтай санагдаж байна. Ингэсэн чинь бас яг дахиад нэг ярих юм ороод ирлээ ёо. За энийг ярьчээ да. Тэгээд би бас ингэж боддог байхгүй. Одоо энэ улс төрд байгаа ингээл үгүйс бүгд л мэдж байгаа шүү дээ. Химийн татгал төлөвчдийн мөнгнөөс байгалийнхаа баялгаас ингээл бас ингээл хумслаалгаа хүмүүс байгаад байгаа шүү дээ. Тэгэд бүр яагаад ингэж гэдэг бүр гайхаад байдаг байхгүй. Тэгэхээр хүнтэй ингээд хөвтгүү мөнх насалдаг бол ингээд идээд өгж болно. Ингээл тэгээд дараагийн хэдэн жилдээ ингээл гоё амьдрахын тулд ингээд гоё идээд өгж болно штэ. Тэгтэл бүгд л хөвтөг. Бүгд л хизээ нэгэн цагт энэ хорвоо дээр байхгүй болно. Тэгэхээр бүр яагаад бүр ингээд идэх юм болоо би бүр үнэхээр гайхдаг штэ. Тэгээ улс орон бүр үнэхээр хэцүүтлээ гэдэг ярих юм. Гадагшаа гараад явчих юм бахтай энэ хүмүүс. Үсэг гадаадд ингээл маш олон юмтай л байдаг л гэсэн л дээ. Тэгтэл ингээл бага насны дурсамж, их орон морон гэсэн юм нэр үнэхээр байдгүй юм уу? Би бүр гайхаад ах юм. Идээд ингээд дуусахгүй те. Үгүй ядаж тэр идж байгаа мөнгөнийхөө жоохон хувийг ингээд идэхэд болмоор юм. Тэнгүүд ингээд маш ихээр идээд байгаа юм шиг те. Тэгж харагдаад байдаг байхгүй. Тэгээд үнэхээр бас энэ дэр гайхаад идэв. За тэгээд энэ хүртэл бичлэгтэй манайсан та нартай маш их баярлалаа. Хэрвээ таалагдсан бол лайк дараарай. За тэгээд subscribe дараагүй хүмүүсээ бол манайхаа бүр заавал дараарай. Би хараад байгаа шүү, мэдээд байгаа шүү. За тэгээд энэ талдаа Facebook пэйж оруулъя. Энэ талдаа Instagram оруулъя. Таад маань орж дагаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая манайхаа баяртай.